болохоор ярилцлага хийж байна. Цэцэрлэг амлж анх гарч ирж исэн тамхины ялтын тухай хуулийг бол харин ч их хурдтай батлуулж чадсан л да. Одоо бүх хүчээ зарцуулаад үнэхээр одоо эннийхээ ард бол гарч чадаг. Залуу бүсгүйчүүдэд зориулсан гэдэг нэртэйгээр юм амар эхлүүлсэн явж байгаа л да. Шийдвэр гаргах төвшөнд ажиллаж өөрсдөө сорьоосоо энэ бол зөвхөн өөрийнхөө төлөө биш бид нар угаасаа л өөр хүүхдийнхээ төлөө хийж байгаа том алхмууд юм байгаа маа л гэж бодоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо дэмжлэг үзүүлээд за өөрийнхөө намд болвол эргээд загнуулаад одоо эмэгтэй хүн нэр дэвшээс гэж үнэхээр хүсэж байна. Гэтэл нэр дэвших ёстой байгаа одоо хүмүүс нь бас л өөрсдөө зориг гаргаж чадахгүй сууж байгааг энэ хэлбэр байгаа гэжтэй тийм ээ. Жишээлбэл би одоо зоригтойгоор жишээлбэл за 21 оны сонгуульд би ер нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гэж өөрийгөө бэлтнэ гэж хэлж чадчихээн жишээлбэл. Хандлага нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаарт Улсын их хурлын гишүүн, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны дарга Лувсангийн Эрдэнэчмэг оролцож байна. Бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За, баярлалаа. Улсын их хурлын гишүүн Эрдэнэчмэг, Монсын Эрдэнэчмэг таны хүн болгон мэддэг байна. Гэхдээ та өөрийгөө танилцуулаач. Та юм байна. За, Лувсангийн Эрдэнэчмэг 1967 онд төрсөн нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2012 оноос Улсын их хурлын гишүүн нэр ажиллаж байгаа. 2016 оны 1-р сараас байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. За Улсын их хурл дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга. 1984-с 1990 онд Болгар улсын Софи их сургуулийг биологч мэргэжлэр төгссөн. Хөдөө аж ахуйн их сургуулийн докторантурд суралцаж биологийн ухааны доктор зэрэг хамгаалсан. 4 жилийн өмнө та Улсын их хурлын гишүүн болсон. Яг урд нь ер нь одоо яг тангараг өргөж байгаагүй байна л дээ. Бид нар нэг хүүхд байхдаа пианерын тангарал өргөдөг байсан баг тийм ээ. Тэрнээс хойш ер нь тангараг өргөж байгаагүй юм бэлээ. Амьдралдаа одоо өргөсөн хамгийн анхны бөгөөд хамгийн хариуцлагатай Монгол төрийн тугандаа ёсолж Монгол төрийн тугийг үнсэж өргөсөн тангараг. Тэгээ яг тангараг өргөх тэр мөчөд бол үнэхээр хүнд юм бодогддог. Тэр мөчөд бол яагаад эмч хүн тангараг өргөдөг вэ? Одоо хүний амь настай холбоотой ажил эрхэлж байгаа учраас заавал тангараг өргөх ёстой байдаг юм байна ч гэдэг юм. Яагаад цэргийн албан хаагч тангараг өргөдөг вэ гэдгийг бол хүн тэр үед ойлгодог юм билээ л дээ. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсын 3 сая иргэний итгэлийг хүлээж энэ улс орны хөгжлийн төлөө бичин зүтгэх одоо цэргийн хүн болж ийл гэдгийг тэр үед мэдэрч байгаа. Үнэхээр хариуцлагыг одоо хүлээж байна шүү гэдэг айдсан төрүүлж ирдэг. 2012-оос 2016 он гэдэг одоо ерөнхийдөө нэг цикл их хурлын цикл дуусчихын тий. Таны хувьд яг ингээд хамгийн их бодож одоо сэтгэлийг чинь зовооч гэдэг юм эсвэл хамаг одоо хүч хөдөлмөр за би энд л яг энэ хуулийн дээр эсвэл яг үүнд л зориулсан даа гэвэл та юг ямар одоо хуулийн дээр ч гэдэг юм эсвэл юг хэлэх вэ нэр. Тий. Тэгэхээр яг би сонгон найрхан дүүрээс нэр дэвссэн хүний хувьд бол сонгон найрхан дүүрэгт иргэдтэй амлалт өгч байхдаа сонгон найрхан дүүргийн ялангуяа энэ гэр хороололт тийм ээ нийгмийн дэд бүтэц ялангуяа хүүхдийн асуудал, хүүхдийн цэцэрлэгийн асуудал, сургуулийн асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг учраас би цэцэрлэг амлж анх гарч ирж исэн. Тэр утгаараа миний хамгийн түрүүлж хийсэн ажил бол цэцэрлэгийн асуудал, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байсан. Тийм учраас энэ хүүхд харах үйлчлэлийн тухай хуулийг 2012 онд шинэхэн гишүүн болонгуудаа анх санаачилсан. За бүтэн 3 жилийн дараа арай гэж бид нар батлуулж чадсан л да. Тэгэхээр нэг хууль боловсруул санаачилж батлуулахад бол маш их хүч хугацаа бол зарцуулдаг юм билээ. Энэ бол миний бас нэлээд их хүчийг сорьсон хууль байсан. За би эрүүл мэндийн салбарт ажилладаг хүний хувьд бол нийтийн эрүүл мэндийн төлөө хуулиуд дээр нэлээд ажилласан. Энэ бол тамхины ялтын тухай хуулийг хүн болгон мэдж байгаа. Тамхины ялтын тухай хуулийг бол харин ч их хурдтай батлуулж чадсан л да. За хэрэгжилтэн дээр нь бол маш их одоо юу гарч идэг тийм ээ. Маш их шүүмжлэл бол байнга өргөмж идэг юм хууль байгаа. Гэхдээ энэ хууль бол хамгийн сайн хэрэгжиж байгаа хуулийн нэгийг харагдж байгаа. За яг тамхины хяналтын тухай хуулийг батлуулсны дараагаар миний барьж авсан сэдв бол архины асуудал байсан. За энэ архины асуудал дээр бол үнэхээр одоо бүх хүчээ зарцуулаад үнэхээр одоо эннийхээ ард бол гарч чадаг. Энэ дээр яагаад урд нь одоо архины хяналтын тухай хуульд ерөөсөө батлагддаггүй вэ гэдгийг бол би үнэхээр өөрөө биеэрээ тэрийг бол мэдэрсэн л дээ.
Яагаад вэ гэвэл архины бизнес гэдэг бол одоо маш том мөнгө. Тамхины бизнес ч гэсэн маш том мөнгө. Тэрнээс илүү архины бизнес бол бүр том мөнгө байдаг юм байл л дээ. Тийм ч учраас ер нь одоо ярьдаг штэ арх тамхи одоо хар тамхины тийм ээ энэ бизнесүүд бол маш их арт талд нь мөнгөний асуудал яригдж байгаа учраас байнгын одоо улс төрчний лоббинд давтдаг ийм сэдв байдгаа. Энэ ч учраас Монголд бол сүүлийн 20 гаруй жил бол одоо үр дүнтэй архины хяналтын тухай бол хууль хязгаарч гарч байгаагүй хязгаарч хэрэгжиж байгаагүй юм бэл. Тэгээ энийг бол барьж авсан. За хуулийг боловсруулад өргөн барьсан. Өргөн барихад бол нэлээд хүч хөдөлмөр шаардаж тийм ээ өргөн бариад за яг хилцэх явцад бол эхний хилцүүлгээр л энэ хууль маань бол унсан. Ягаад гэвэл үнэхээр энэ 76 гишүүн дотор энэ хуулийг дэмжигч гишүүн бол одоо нэг 2-3-аас илүү цаашаа гарч чадаагүй л дээ. Энэ дээр бол аажим ажмаар явуулах хэрэгтэй байна л гэдгийг ойлгосон л да. Яг тэгэхээр миний архины хяналтын тухай хууль бол жишээлбэл архины тусгай дэлгүүрүүдтэй болё гэдэг заалт орж ирж исэн. Та өөдөд хүмүүс нөө Шерил Сандбергийн фэйсбүүкийн одоо сүүлдээ их мод болсон байна. Тэр номыг уншижсэн тий. Би англи дээр нь эхлээд уншсан. Тий. Тэгээ энэ номыг Монгол улсад орчуулж байгаа байгууллага бас оюун гишүүнээр өмнөх үгийг бичүүлээд ингээд гаргаж ирсэн. Тэгээд яг Монгол орчуулга нь гарахад бол бас тэр редакторлогт нь оюун гишүүнтэй хамт ажиллаж ирсэн л да. Тэгээд үнэхээр энэ ном бол одоо миний ерөн ширээний л ном. Яг энэ номон дээрс би асуух гэдэг юм л юу гэхээр Шерил Сандберг өөрөө хэлэхдээ бол эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал нь өөрсдөө байна. Яг бол өөрсдөө за би босхгүй гэд хойшоо суугаад идэх нь энэ бол эмэгтэйчүүдийн бидний хүүсийн тэгш байдалд хамгийн том гаргаж байгаа алдаа юм уу? Та энэтэй санал нэг. Би санал нэгтэй ер нь яг Сандбергийн номыг уншсны дараагаар би бас одоо гендрийн үндэсний хорооны гендрийн элч төлөөлөгчөөр 2 жилийн хугацаанд ажилласан. Тэгэхээр Монгол улсад одоо гендрийн тэгш байдлыг хамгаалах ёстой хүн л дээ. Дээрээс нь би 25 жил бизнесийн байгууллагад ажиллахад дандаа эмэгтэйчүүд ажилладаг ийм компаниг бол удирдахжсэн. За тэгээд би яг энэ Сандбергийн номтой адилхан ийм номыг бас өөрийн гараар Монголын хөрсөн дээр буусан ном бичих ёстой байна. Энэ бол бидний охтуудтай захиж одоо хэлэх ёстой үг юм байна гэж ойлгоод номоо бол эхэлсэн байгаа л да. Тэгээ миний номны эхлэл ингэж явдаг. Энэ Сандбергийн номыг уншаад би бас өөрийнхөө хувилбараар энэ номыг бичиж бодлоо гэд. Би нэрээ бол залуу бүсгүйчүүдэд зориулав гэдэг нэртэйгээр энэ номыг эхлүүлсэн явж байгаа л да. Тэгээ хамгийн эхэнд нь би юу гэж хэлж байгаа вэ гэхээр өөрийнхөө төвхийг бичиж байгаа. 20 жил би компани босгоход надтай хамт энэ компанийг эхлүүлсэн хүмүүс бол дандаа бүсгүйчүүд байлаа. Тэр бүсгүйчүүд өнөөдөр бүгд тэр компанид ажилласаар л байгаа. Гэтэл компани маань томроод 1000 гаруй ажиглагчтай болоод 10 гаруй охин компанитай болсон байхад энэ компани 10 гаруй охин компани бүх захирлууд нь зөвхөн ирчүүд байна. Та өөр ирчүүдийг тавьсан шүү. Та ерөнхий яагаад анх надтай хамт энэ компанийг байгуулсан хүүхнүүд маань хайчваа. Нөгөө ажил дээрээ байж л байгаа байхгүй юу? Дээшчгүй доошч. Тий. Гэтэл охин компани байгуулаад захирлаар нь би дандаа л эрэгтэй хүн тавьсаар ирсэн байгаа байхгүй юу? Ирчүүд яадаг вэ? Над дээр хаалга тогшиж орж ирээд захирлаа та намайг захирлаар тавиач гэж өөрөө хүсэж орж ирдэг. Би шинэ одоо хилцэн дарагч юм уу, газрын дарагч юм уу томилох болгондоо хамт энэ компанийг байгуулалтсан тэр бүсгүйчүүдтэй дандаа санал тавьдаг. За нэг дээшгээ хахаад энэ ажлыг удирдах хийгээд хичээ доороо тэдэ ажиллаж байна. Би нэг л үг дандаа тэндээ сонсдог. Би чадахгүй. Ерөөс яг л Америкчууд ч тийм байна тий. Америк хүмүүсчүүд юм байна тий. Тэгэл энэ л үгийг хэлдэг. Би чадахгүй баха. Яагаад тэгж өөртөө итгэлгүй байдаг вэ тий? Чадахгүй байгаа хүнийг би хүчээр тавьдгүй юм байна л да хүн. Ингэсээр хагаад 20 жилийн дараа харахад нөгөө бүсгүйчүүд маань яг тэр хуучин хийдэг байсан ажлыг хийсээр л байдаг. Тэр компани удирдах ажилтан одоо 50 гаруй удирдах албан тушаалтнууд дотор 2 хүн эмэгтэй хүн байж байгаа. Тэгэхээр би өөрөө ч жинэлгүй байж чадахгүй. Би өөрөө ч эмэгтэйчүүдийг дэмжиж чадаагүй л тийм одоо компани захирал байсан байгаа. Тийм учраас би энэ номыг Монгол хувилбараар нь бичиж гаргая гэд номоо эхлүүлчихээ. Тийм учраас та байгууллагч хүн сүдэ аж ахуйн банк орны даргаыг би болъё гэдэг өөрөө хэлсэн. Тэгсэн. Тэгэж хэлж байхад тойроос утсан хүмүүс нь яаж хүлээж авч байгаа юм? Яг энэ албан тушаал дээр очих хүсэлтэй манай эрхтэй гишүүд бас байсан баг. Нэгэнт би төрүүлээд хэлсэн учраас дараа нь хинч би бол одоо
өөр хүний нэр дэвшүүлэх ямарч аргагүй байдалд орцсон. Тийм эмэгтэй хүнтэй өрсөлдөн гэхээр эцсэн байх л та тийм. Тэгэхээр ингээд би илчлээл бас эмэгтэй хүнийг нэг юм гендер бас эмэгтэй гэдэг утгаар өрсөлдөөд хэрэггүй ч гэдэг юм. Ингээд бидний бүр энэ ингээд үзэлд ингээд суудсан энэ үзэл ер нь хэр удаан хугацаанд ингээд байх бол та ер нь тэмцээд ер нь хэдийн ирийн одоо хугацааны дараа одоо дэлхийд даяараа мөн Монголд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал ер нь их за эмэгтэй зэрэг бий болё гэж яхал нэг сонирн биш болох бол. Ер нь бол одоо бас дээшээ гарч чадснууд нь доотгоо чирэх хэвээр. Тийм ч учраас өнөөдөр улсын их хурл сонгогдоод ажиллаж байгаа 11 эмэгтэй гишүүнд бол маш том хариуцлага байгаа гэж би хардаг. Дараа 2016 оны сонгуулиар улсын их хурлд одоо 30-аас доошгүй эмэгтэй хүн ядаж орж ирээсэ гэдэг тэр алхмыг бол бид нар л хийх юм билээ л. Яг хинээс нь шалтгаалаад. Үнэхээр ирчүүд эсвэл эмэгтэйчүүдээ ингээд дээшлүүлэхгүй дараад байна уу? Эсвэл эмэгтэйчүүд маань өөрсдөө бас өөрийгөө илэрхийлэхгүй байна уу? Эсвэл нэг тийм уламжлал байна уу бидэнд одоо Монгол уламжлалч. Яг мэдээж би бол эмэгтэйчүүд өөрсдөө зоригтой байх хэрэгтэй байна гэдгийг дахин хэлээд байна л да. Бид өөрсдөө зоригтой байх хэрэгтэй байна. Чадна гэдэгтээ бид өөрсдөө итгэлтэй байх хэрэгтэй байна. Дээрэс нь за чадаад дээшээ гарцсан байгаа нь доод хэдтэй замаа нээж өгөө, хаалгыг нээж өгөө. Бид нар сая сонгуулийн хуулиар мөнгөний асуудлыг бол нэлээд сайн басгаж өглөө шүү дээ. Одоо жишээлбэл 2012 оны улсын их хурлын сонгуульд нэг нэр дэвшигчийн зарцуулсан мөнгийг тооцох юм бол ер нь за 200-300 саяас доошо боохгүй шүү дээ. Одоо манай нам гэхдээ 100 сая төгрөг бид нар зөвхөн намдаа нэр дэвшихийн тулд тушааж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх мөнгөний одоо барьеруудыг бол сая авч хайсан. Тэгэхээр харьцангуй бага мөнгөөр сонгууль хийх боломж нээгднэ гэдэг маань эмэгтэйчүүд илүү одоо нэр дэвших боломжийг нээж өгч байна. Тэгэхээр ядаж л 11-үүдээ гараад ирсэн нөхцөлд хууль эрх зүйн орчин дээр нь ядаж нэг энэ барьеруудыг байхгүй болгоё гэдэг нь аягүй чухал. Эмэгтэй захиралтай компани бол эмэгтэйчүүдээ бас харьцангуй үүдэн татвар гаргаад ирэх боломж бүрддэг. Одоо бурмаа гишүүн маань хөдөө аж ахуйн яамны сайд болонгуутлал сайн малчин зөвхөн гэрийн эзэн сайн малчин байдаг байсан бол энэ жил гэрийн эзэн гэрийн эзэгтэй хоёулаа сайн малчин болдог боллоо шүү дээ. 70 жилийн дараа нөгөө элбэг дээр кино санагдаж шүү дээ. Өглөө бас тэрийг өглөө хөтөлбөрөөр орж явахдаа ярьжсэн л та тий. Харин яг л элбэг дээр гэдэг киноны юу чинь тэр шүү дээ. Гэртээ маллаад нөхөр нь энд нөгөө хорооны ажлыг яваад байдаг тий. Тэр сайн малчин энэ жилийн сайн малчин шалгаруулахад сайн малчин болсон хүмүүс ч найр хийдэг шүү дээ. Гэтэл сайн малчин болохоор гэрийн эзэн хоймортой суудаг. Гэрийн эзэгтэй тайлал хоол унтдаг зурлал явт юм байна л да. Энэ жил бол хоёулаа хойморч суусан юм байна. Тэгээд манай эзэгтэй нарт бол их сонь сэтгэл төрөөд одоо яана гэдэг босчгүйч нөгөө хоол ундаа хиймээр байгаад байдаг. Гэтэл өөрөө сайн малчин болчиход байдаг. Тэгээд хоёулаа зэрэгцэд суугаад сайн малчнаа хийсэн гэд. Өнөөдөр би сайн малчны зөвлөгөөнд оролцож бас шагнал гардуулж яхад надаас шагнал авсан нэг эрэгтэй тэгжсэн. Манаас хамгаанууд ч бүр гараад өгсөн шүү дээ. Та нарын хүчинд гэдэг. Бараг талуудаа гарчлаа. Тэгэхээр энэ бол 11 эмэгтэй улсын хурлд сонгогдсны одоо нөлөө. Өмнө нь бол 4-5 эмэгтэй байсан тийм. Ер нь дунджаар бүр 5-аас бараг хэтэрж байгаа байх. Энийн уртлынхт нь 3 эмэгтэйтэй байсан. 3 эмэгтэй байсан. Тэгэхээр цаашдаа 20 эмэгтэй болчих юм бол ер нь юу өөрчлөгдөх вэ? Таны бодлоор? За хамгийн нэгдүгээрт ер нь авилах хил хахуулын асуудал харьцангуй багасна. Одоо энэ удаагийн улсын их хурлыгч тэр ер нь иргэд бол юу ярьж байна гэхээр тийм ээ. Та нар дээшээ гараад идэж уудаг. Одоо тийм л юмар л бүгдийг цолж байгаа үстэй. Гэтэл ямар ч эмгтэй гишүүнтэй хинч мөнгө ярьдаг байхгүй. Бидэртээ хинч мөнгөний лобби ярихгүй шүү дээ. Бид бол зөвхөн ажиллал хийгээ явдаг. Биднэртээ одоо ямар нэгэн асуудлаар за хэдэн төгрөг өгөө тийм хууль батлуулж хийж гэдэг юм уу ийм лобби ярихыг бид нар ойлгохгүй. Тийм учраас олон эмгтээчүүд байх юм бол яг нийгэмд хэрэгтэй тэр хуулиудыг чинь батлахын төлөө явна. Ямар нэгэн лоббид автахгүйгээр энийг хийж чадна. Тэгэхээр илүү төр тунгалаг болно л гэсэн. Үнэхээр ингээд улс төрт ороод ингээд муу хэлүүлээд ингээд явснаас буцаад одоо зүгээр л бизнес эрхлэж ч юм уу явах нь илүү амар хэлбэр надад жишээлбэл санагдаж байгаа. Гэтэл хэрвээ би жишээлбэл тийм ээ нэр дэвшихгүй за боллоо гэж хэлэх юм бол дараачийн эмэгтэйчүүд яах юм? Нөгөө тэгш байдлын төлөө бид нар тэмцэл хийгээд байгаа чи юу болох юм? Энэ утгаараа бол бид нар зоригтой байх хэрэгтэй, нэр дэвших хэрэгтэй. Маш олон эмэгтэйчүүдийг дахин нэр дэвшээсэй гэж би хүсэж байгаа. Шинэ залуу эмэгтэйчүүдийг би улс төрт орж ирээсэй шийдвэр гаргах төвшөнд ажиллаж өөрийнхөө төлөө биш бид нар
угаасаа л үр хүүхдийнхаа төлөө хийж байгаа том алхмууд юм байгаа маа л гэж бодоод байгаа юм л. Ер нь бол